гэрээ. Энэ удаагийн дугаараар бид жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгах зорилгоор энэхүү замын тэмдгийг хэр сайн мэдэх вэ гэсэн асуултыг асуух болно. Амрын ирээ та жолооч уу? Жолооч. 50 км/цагаас хэтрүүлэхгүй явна. 50 км/цаг хурдтай явах тохиромжтой гэсэн. Голын би өсгөр тэмдэглэсэн замын тэмдэг нь болохоор за. Тохиромжтой хурдл гэж ярьсан. Одоо тэгтээ яг мартчихсан 10 жилийн өмнөөс л. За би танд тайлбарлаад өгье. За эхний тэмдэг нь болохоор зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаар, Б тэмдэг нь болохоор хурдны доод хязгаар, В тэмдэг нь болохоор тохиромжтой хурдыг хэлж байгаа юм. Энэхүү зурагт үзүүлсэн 3 тэмдгийн ялгааг хэлээд өгч. За энэ болохоор юм болоо. Мэдгүй. Энэ одоо 50 хүртэл биш үү? 50 гэсэн үг юм болоо тий. Улаан хоригдсан тэмдэгт ингэхээр энэ одоо 50 мянга гэсэн. Тэрийг мэдгүй. За би тэгвэл танд тайлбарлаад өгье. За эхний тэмдэг нь болохоор хурдны дээд хязгаар, дараагийн тэмдэг нь болохоор хурдны доод хязгаар, В тэмдэг нь болохоор тохиромжтой хурдыг заасан тэмдэг байна. Танд баярлалаа. Тэгээд энэхүү зуны зугаатай айлгийн комик номыг бэлгээж байна. Баярлалаа. За амжилтсэ. Энэхүү зурагт үзүүлсэн 3 тэмдгийн ялгааг хэлээд өгч. За 50 км-с дээш хурдтай явахыг хориглоно. За нөгөө хоёрын систем мэдэхгүй юм. За би тайлбарлаад өгье. Эхний хариулт бол зөв. Дараагийн тэмдэг нь болохоор хурдны доод хязгаарыг заасан тэмдэг байгаа бол хамгийн сүүлийн тэмдэг нь болохоор тохиромжтой хурдыг заасан тэмдэг байна. Та энэхүү зурагт үзүүлсэн 3 тэмдгийн ялгааг хэлээд өгөөч. За энэ бол юу вэ? 50 км-с илүү явж хориглосон юу вэ? Тэмдэг байна. Энэ тий энэ Б нь бол 50-аас хэтрүүлж болохгүй энэ 50-тай явна гэсэн байдаг байгаа. Тий. Ер нь төгч байна. За би танд зөв хариуг нь хэлээд өгье. Эхний тэмдгийг бол та зөв хариулсан. Дараагийнх нь болохоор хурдны доод хязгаарыг заасан тэмдэг, хамгийн сүүлийн тэмдэг нь болохоор тохиромжтой хурдыг заасан тэмдэг байна. Амжилттай хариулсан танд баярлалаа. Тэгээд энэхүү зуны зугаатай айл гээд комик номыг бэлгэлж байна. Амжилтсэ. Амжилтсэ. За 50 км/цагийн хурдтай явж болно гэсэн зөвшөөрсөн тэмдэг юм болов уу? За тэгвэл В тэмдэг юу гэж? Энийг одоо сайн мэдэхгүй юм байна. За таны эхний асуулт бол зөв. Б тэмдэг нь болохоор хурдны доод хязгаарыг заасан тэмдэг, В тэмдэг нь болохоор тохиромжтой хурдыг заасан тэмдэг байна. 50 км/цаг хурдтай гэдэг нь дөрвөлжин тань юм байна тий. Танд баярлалаа. Тэгээд энэхүү асуултанд хариулсан танд баярлалаа. Тэгээд энэ зуны зугаатай айл гэх комик номыг бэлгэлж байна. Танд амжилтсэ. Баярлалаа. Та энэхүү зурагт үзүүлсэн 3 тэмдгийн ялгааг хэлээд өгөөч. Эхнийх нь болохоор юу юм шиг хязгаарлсан 50 хүртэл явж болно гэсэн чинь. За нөгөө хоёрын сайн мэдгүй байна. За би тэгвэл танд зөв хариултыг хэлээд өгье. А тэмдэг нь болохоор хурдны дээд хязгаар, Б тэмдэг нь болохоор хурдны доод хязгаар, В тэмдэг нь болохоор тохиромжтой хурдыг заасан. Шүү. Танд баярлалаа. Тэгээд асуултанд хариулсанд баярлалаа гэж зуны зугаатай айл гэх комик номыг бэлгэлж байна. Хүүхдээ уншуулаарай. Амжилтсэ. Зурагт үзүүлсэн 3 тэмдгийн ялгааг хэлээд өгөөч. За ялгаа нь болохоор А зураг нь болохоор 50 км-с хэтрүүлж болохгүй. 50 км-с доош хурдтай байх хэрэгтэй. Б зураг нь болохоор 50 км-с илүү хурдтай явж болно. В зураг нь болохоор 50 км одоо цагт 50 км хурдтай явахад тохиромжтой. За амжилттай хариулсан танд баярлалаа. Тэгээд амжилттай хариулсанд нь баяр хүргээд энэхүү зуны зугаатай айл гэх комик номыг бэлгэлж байна. Амжилтсэ. За баярлалаа. Энэ болохоор яг 50-тай явах гэсэн тэмдэг байна. Энэ яг юу вэ? Энэ яг 50 км/цагийн хурдтай явах. За энэ нь болохоор 50-аас дөрвөлжин юм лээ. Энэ мэддэггүй. Тэ мэдгүй байна уу? За тэгвэл би тань зөв хариултыг хэлж өгье. Эхний зураг нь болохоор 50 км/цагийн хурдтай явах. 50 км/цагийн хурдаас хэтрүүлж болохгүй. Би нь болохоор хурдны доод хязгаар. За.
В тэмдэгт болохоор тохиромжтой урдыг заасан. За танд баярлалаа. Тэгээд зургийн зугаатай аялалыг комик номыг хэлж чинь танд амжилт хүсье. За баярлалаа. Safety travel. Наша безопасное путешествие в Монголию. Баярлаа. Маш их баярлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.